Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Ажил олдохгүй байгаа асуудлыг яаж шийдсэн бэ гэхээр би өөрөө ажил олгож байгаа. Гадаад захиалагчнаас гар хийх тийм зорилготой байгаа. Энэ бол бидний дараагийн шатны хөгжил болж байгаа. Би бол ингээ хараагүй хүмүүс яг юм IT чиглэлээр явж болно гэдгийг мэддэг байсан. Тэгээд их сургуульд орох гээд орсон чинь аливаа мэрэгжилд тохирсон зан төлөв болон ур чадрын шалгуур гэж байдаг. Бүх техник, технологи, зүйлсүүдийг бүтээх, загварчлах. За намайг Нэндэн Цэцгийн Нэмэн гэдэг. Би Төв аймгийн 100 мод сумын Хүмүүн цогцлбор ахлах сургуулийн 12-ийн ангид сургалтдаг. Намайг Эрдэнэ уугийн цагууч хэлдэг. Би одоо 16 настай. 16 дахь сургуулийн 11 дээр. Та сайн байцгаана уу? Намайг Мөнхбаатар өвгтэй Сод Эрдэм гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн 10-ийн А ангид сурдаг. Одоо график дизайн маягийн IT чиглэлээр программист. Би ирээдүйд инженерийн чиглэлээр одоо суралцах, мэрэгчлэрээ ажиллах сонирхолтой. Миний чөлөө цагаараа одоо хийдэг зүйлс гэх юм бол би нисэх загварын спортоор хичээлдэг. Тийм болохоор илүү инженерийн чиглэл надад илүү сонирхолтой санагддаг. Зохион бүтээл хийх гэх. IT чиглэлээр явж болно гэдгийг мэддэг байсан. Тэгээд 7 дугаар ангид яг тэр нэг хараагүй хүмүүсэд туслах сайт гэдэг сайтаас энэ тоглоомод олоод тэгээд ингээд хараагүй хүмүүс яг ингээд хардаг хүн шиг тоглоом ингээд бүтээж болох юм байна гэд. Тэгээд ингээд IT программист чиглэлээр ерөн сургуулийн тоглоом бүтээх боломжтой юм байна гэд ойлгоод одоо энэ мэргэжлийг сонгоод 3 жил болж байна. Миний хувьд инженер гэдэг нь одоо нийгэм болж буй процесс, нийгэм болж буй одоо тий амьдралд одоо нөлөөлж буй бүх техник, технологи зүйлсүүдийг бүтээх, загварчлах. электроникийн инженер гэхлээр одоо ингээд программыг ингээд биетэй болгодог. Тэгээд дээрэс нэгээд одоо програмаа ингээд өөрийн гэсэн зохиогоод тэр програмаа ингээд хүмүүст ингээд хүргээд үйлчлэхийг хэлж. За электроник инженерчлэлийг сонсч ирсэн хэрнээ бол уулзж байгаагүй юм байна. Инженер хүн гэхээр одоо яг төсөөллөө яг бодит болгох хүмүүс хүний хэлэх юм болоо та. Энэ дугаар ивэнтчээр Занга акт. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. За сайн байна уу? сайн байна уу? Очиртаар. Тулга. За манай төрийн бас байгууллагаас өсвөр насны хүн зориулаад мэрэгжил сонголтын нэвтрүүлэг хийж байгаа. Ер нь бол нэг 13 дугаарын цуврал нэвтрүүлэг болох юм. Тэгэд хамгийн ихний дугаараар нь технологийн салбарыг танаа байгууллагыг сонгоод өөрийн чинь сонгоод өөрийнхөө салбарын талаар болон мэрэгжлийн эрхийн сонгож ирсэн талаараа яриач гэдэг ихний дугаарын зочноор урьж оролцуулж байгаа маа. За манай компани бол STEM Engineers Монгол гэдэг компани байгаа. Одоо энэ байлаа 30 гаруй ажилтнтай мэдээллийн технологийн үндэсний паркт ажиллаж байгаа. За тэгээд одоо та бүхэн харж байгаа ажлын манад бол одоо электроникийн лаборатори, офис, хөгжүүлэгч нэгэ зөндөө одоо салбарын хүмүүс үл ажиллаж байгаа. За тэгээд манай лабораторид оръё. Тэгээд би өөрийнхөө нөгөө яаж электроникийн инженер болсон түүхээс нэг танилцуулъя. За ингээд та бүхэн харж байгаа ажлын ингээд манай лабораторид бол ингээд маш олон E-дан, жижиг E-дан, чип, микросхем ингээд маш олон юм байшиж байгаа. За ер нь бол одоо би яг яаж анх электроникийн инженер мэргэжлийг сонгосон бэ гэхээр би бол одоо дунд сургуульд байхдаа программист болно гэж боддог байсан. Тэгээд янз янзын вебсайт хийдэг байсан. Тэгээд их сургуульд орох гээд орсон чинь програмчлалын ангид бол одоо суудлын дүрцээс. Тэгээд би орч чадаагүй. Тэгээд судлаад одоо өөр ямар мэргэжил сонгож болох вэ гэж судалсан чинь электроникийн инженер мэргэжил одоо ангид бол хоосон судал байсан. Тэгээд баг хүүхэд тухайн мэргэжлийг мэдэхгүй сонгоогүй сонгохгүй байгаад байсан. Тэгээд ерөнхийдөө их сургуулийн танилцуулган дээр энэ мэргэжлийн тухай судлаад тэгээд лекцэн дээр нь суугаад сонсоо тэгээд ерөнхийдөө чигдүүлэг аваад за энэ бол энэ дотор програмчлалын мэргэжлийг агуулсан бүр том шинжлэх ухаан байна гэж ойлгоод тэгээд электроникийн инженер мэргэжлийг сонгосон байж байгаа. Энэ нэг юм гар шиг юм байгаадах энэ танах одоо жишээ нь хэрэгжүүлж байгаа төслийн чинь нэг хэсэг үү? Төслүүд их харилцаж байгаа юм. За тий. За энэ болохоор манаас бүтээгдэхүүн байж байгаа. Бид нэр Монголдо бионик гарыг бол
өөртөө зохион бүтээгээд үйлдвэрж угсарч хүүхдүүдэд үн төлбөрөө гартуулж өгдөг. Яг уу үн төлбөрөө хөгжүүлэлтөөр бид нэр одоо үн төлбөр хийж байгаа боловч спонсор байгууллагын тусламжтайгаар одоо хүүхд материалын зардалыг бол гаргуулад хүүхдүүдэд гард хийж өгдөг байж байгаа. За энэ бол жишээ нь 4 настай хүүгийн гар байж байгаа. Тэгээ одоо энэ бол хийж байна. За одоо энэ жишээ нь энэ манай 1/3D принтер манай нэг шинэ бүтээгдэхүүний эд ангийг бол одоо хуунцаар хийж үйлдвэрлэж байна. За тэгээ энд одоо жишээ нь одоо энэ одоо тухайн энэ хүүхдийн бионик гарны шууны хэсэг байж байна. Тэгэхээр энэ хэсгийг бол энэ дөнгөж хэвлэлтээс гарсан хийгээд бид нэр энэ хүүхдийн гарыг бол ухсрах боломжтой байж. Дахиад шинээр хийж байгаа бүтээгдэхүүн бол цахилгаан машин цэгнэлт стейшн буюу станцуудыг бид Монголдо одоо 8000 шигээс болох гээд өөрсдөө дотоодоо бүх хөгжүүлэлтийг хийгээд дуусгаад эхний ээлжийн нэвтрүүлэлтээ хийгээд эхэлсэн явж байгаа. За тэгээ цаашлаад одоо бид нар Монголдо энэ цорын ганц байгаа энэ лазер машинууд байгаа. Энэ машин бол жишээ нь Америк улсад энэ оны 8 сард худалдаад гарсан машин. Тэгээ бид нар Монголд авчаад энэгээр бол маш нарийн эд ангийг бол хийж байгаа. Жишээлбэл одоо энэ машиныг ашиглаад бид нар энэ лазераар бүх электрон схем плата бол энэ лазер хийж одоо үзээд энэ зис хавтан дээр хийж үзэж байгаа. Ингэснээр бид маш их цаг хугацаа хэмж байгаа. Ер нь за ялангуяа электроникийн инженерээр төгсөөд одоо ингээд ажиллаад хувийн бизнес эрхлээд явж байгаа хүний хувьд маш хэцүү зүйл бөгөөд бэрхшээл сорилтууд нь юу вэ? Яг эсрэгээр нь хамгийн сайхан сэтгэл хөдлөм зүйлс нь бас юу вэ? Манай салбарын хувьд бол одоо нэг хэцүү юм нь электроникийн салбарыг бол хүмүүс маш муу мэддэг. Хэвчлэн гадны компьютер утас гэдэг ийм гадаадас бэлэм авчдаг учраас Монголд энэ хөгжих боломжгүй ч юм уу тийм байдлаар хүмүүс хэвчлэн ойлгодог. Тийм учраас энэ ойлголтыг эвдэх нь өөрөө нэгтэй хэцүү. Хоёрдугаарт одоо хөрөнгө оруулалт татах, санхүүжилт татах, дээрээс нь одоо компани борлуулалт хийхэд бол аюу хэцүү байдаг. Тэгээд энэ бүгдийг бол өнөөдрийн байдлаар бид нэр амжилтад аваад тодорхой хэмжээний борлуулалт үүсгээд ингээд бол олон залуучууд нийлээд нэг гэрт болоод ингээд ажиллаж байгаа. За энэ өрөөнд би ингээд сууж ажилладаг байж байгаа. Энэ бол миний ширээ. За миний ажлын өдөр юу яаж өнгөрдөг вэ гэхээр би бол миний хамгийн чухал зэвсэг бол тэмдэглэлийн дэвтэр байж байгаа. За энэ би тухайн өдөртөө одоо хийх бүх ажлаа ингээд тэмдэглэдэг байж байгаа. Одоо миний тэмдэглэлийн дэвтрүүдийг харах юм бол ингээд баг ийм хайрцаг дүрэн гарч ирнэ. Тэгээ би 16 оноос хойш хийж бүх одоо жижиг ажлаа төлөвлөлөөд энэ ч тэмдэглэж авч ирдэг юм шүү дээ. Тэгээ та бүхэн залуучуудаас зөвлөж ийн их суулд оюутан болоод ингээд юм аягүй сайн тэмдэглэж байгаарай, төлөвлөж байгаарай, цаг хугацаагаа зөв ашиглаарай. За миний ашиглаж байгаа одоо баг чиглэлийн үед бол хоёр дахь миний хамгийн чухал зүйл бол компьютер гэж байгаа. Одоо энэ компьютерийн хүчин чадал нь ямар хүчин чадалтай компьютер хэрэглэдэг вэ? За компьютерийн хувьд бол бид нэр бол яг хоо энгийн компьютерд ашигладаг. Мэдээж яг тодорхой хэмжээний жоохон хүчин чадал сайтай. Гэхдээ бол нэм тусгай компьютер гэдэг ингэ шаардахгүй. Тэгэхээр бол хүүхдүүд маань одоо залуучууд маань хаач ямар ч компьютер ашиглаад юм хийх боломжтой, суралцах боломжтой. Бүр утсан дээрээ хүртэл одоо даатгуудаа хийгээ тэ онлайн боломжтой юмнууд бүглүүд хийх боломжтой. Гол нь бол тэгээд ашиглаж чадна гэдэг чинь ресурсын бүтэн ашиглаж чадах нь л өөр хамгийн гоё зүйл. Одоо электроникийн чиглэлээр ингээд сонирхож байгаа хүүхдүүдэд зориулаад ийм шалгалт өгье шүү. Одоо ийм машинаас бэлтэж байгаарай. Тэдгээр ангиасаа ингээд сонголтоо өгдөө шүү гэсэн тийм бэлтгэл жоохон туршлах хуваалцвал юу ах вэ? За та бүхэн над шиг магадгүй электроник инженер болохыг хүсвэл та бүхэн математик болон физикийн шалгалтанд сайтар бэлдэх хэрэгтэй. За мөн англи хэл. За англи хэллэг бол ерөнхийдөө энэ бол дундаас доош байж болно. Хэдхэн нэг 10-20 үндсэн ашигладаг үгээ мэдж явахд энэ бол одоо бүрэн мэргэжлийн эзэмших боломжтой. Програм бичихэд угаасаа нэг 20хон л нэг keyword буюу энэ товч үг ашиглагддаг. Тийм болохоор англи хэл үжигсэн програм сурахгүй гэдэг тийм айдас бол байхгүй байж болно. Математик юунд хэрэгтэй юм бэ гэхээр
Одоо сүүлийн програмчлал яг хиймэл ухаанд суулж явдаг болсон. Тэгэхээр чинь хиймэл ухааны програмчлал эсвэл ямар нэгэн төхөөрөмжийн програмчлал хийхэд математикийн одоо суур одоо мэдлэг бас хэрэгтэй байдаг. Тийм учраас бас математика битгий орхиорой гэж хэлцэх. Энэ бол их сургуулийн бэлтгэрээ баг та төгсөөсөө 3 жилийн баг хэлж ивэл зүгээр. Танахыг бас нөгөө дронтой нэг холбоотой төслөөр байгаа гэж сонсон. Тэр нь ямар төсөл вэ? За бид нэр дроны төслийг бол одоо юм байл Японы хамгийн анхны дрон үйлдвэрлэгч компани буюу Aeronext гэдэг компанитай бол хамтраад одоо хийж байгаа. Туршилт нь 2 сард дуусгая. За энэ туршилтаар бид нь юу хийх вэ гэхээр Япон улсын тусламжаар баригдсан эмнэлгээс нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг цусны шинжилгээ одоо тээвэрлэхээ. За тэгээд Япон улсад яг энэ дронууд бас үйлдвэрлэж байгаа. Тэгээд тэр дронууд маань өөрөө нэг онцлог нь одоо доторх ачаа тийшийг бол одоо ямар ч хөдөлгөөнгүй байдлаар одоо тээвэрлэдэг байж байгаа. Буюу цайлгалт асгах ч юм уу тийм ямар ч хөдөлгөөн байхгүй тээвэрлэдэг. Хүндийн чинь хэд орчим килограмм вэ? Ерөнхийдөө одоо тэр дрон маань нэг ойролцоогоор 4 кг-ийн даацтай. Өөрөө дрон маань 10 кг-ийн даа одоо жинтэй нэг 2 м орчим нэлээд том хэмжээтэй дрон байж байгаа. За манаас өөрсдөө Монголда өөрсдөө уснаж байгаа дрон байгаа. Тэр нь маань өөрөө Япон дроноос 4 дахин бага өртөгтэй. Гэт гэсэн үг нууц биш үү? За энэ бол гэхдээ нэг машины үнэтэй байгаа. Тэгээ гэхдээ бол бид нэр бол энэ хүчрээнд бол одоо маш их төвжирлийг хэмж одоо олон тэр цусыг бол ерөөсө 5 минутанд нэг А цэгээс Б цэгт хүрэх боломжтой болж байгаа. Тэгэхээр бол эмчнэрийн цагийг бол маш хэмнэн одоо эрүүл мэндийн салбарт нэлээд үнэтэй хөрөнгө оруулалт байна. Үнэтэй хөрөнгө бол дээрэс нь цусны шинжилгээний чанарт маш эргээ нөлөөлнө. Яа тэгэхээр одоо замдаа тэр тухайн цусны одоо дийж маань өөрчлөгдөх боломжтой. Тэгээ тэр стресс бол бидний их тааж байгаа. За одоо та бүхэн харж байгаачлан энэ манай ногоон станц. Энэ станцыг бид өөрсдөө тогтчулсан байж байгаа. Энэ чинь манай компани үйлдвэрлэж байгаа 3 өөр бүтээгдэхүүн нийлээд нэг ийм цогц шийдэл болцсон байж байгаа. За одоо жишээ нь манай офисээс энэ e-pass электрон самбар гэдэг ийм төхөөрөмж байж байгаа. Энд чинь бид нэг карта борлуулж байгаа. За мөн энэ чинь аппликейшн татах боломжтой. За энэ чинь яг манай цэнэглэж төхөөрөмж байж байгаа. За цахилгаан машин ирээд одоо зөвхөн ногоон номертой машин зогсоол орох боломжтой. Хэрхэн орох вэ гэхээр энэ нэг манай ийм электрон ийм хаалт байгаа. Энэ бас манай компани бүтээгдэхүүн. За тэгэхээр ногоон номертой машин энэ хаалт онгоож бууж өгнө. Тэгээд бусад номертой машин бол энэ онгоохгүй гэсэн. Тэгэхээр мэдрэгчтэй. За тэгээд ногоон машин дугаартай машин маань энэ орж ирээд ингээд цэнэглээд энэ хошуугаа машиндаа залгаад шууд цэнэглээд явах боломжтой байж байгаа. За тэгээд эний одоо үйлчлэгийн төлбөрийг хэрхэн хийх вэ гэхээр картаар хийдэг. Картаа энд уншуулна. Харин карта хаанаас авах вэ гэвэл эндээс авчдаг. Энэ дугаар ивэнтгчээр Занги ахтай. Чадвараа хөгжүүл ирээдүгөө битээ. За би электроник инженер болсноор ер нь бол маш олон юм хийж чаддаг болсон. Тэр дундаа бүр одоо өөрийнхөө төсөөлөг зүйл болох одоо гаргуу хүүхдүүдэд хүмүүс юм өөрийнхөө мэрэгчлээ ашиглаад юм электрон бионик гар хийж чаддаг болсон. Энийг би хизээч мэдээж одоо чадна гэж бодож байгаагүй. Тэгээ үнэхээр одоо энэ манай салбарын хийж чадах ажил байсан тулдаа миний мэрэгжлийн хүчинд бол бид нэр бол хийж чадсан багаараа хийж чадсан. Тэгээ яг улам сайжруулж байгаа. Тэгээ одоо бидний зорилт бол аль болох олон хүүхдүүдийг улам хамруулах. За дээрэс нь гадагшаа гадаад захиалагчнаас гар хийх тийм зорилготой байгаа. Энэ бол бидний дараагийн шатны хөгжил болж байгаа. Тэгээд над шиг одоо бид манай залуучууд шиг одоо ер нь бол ямарваа нэгэн санааг бол ингээд айхгүйгээр тэрийгээ ингээд бодит юм шиг төсөөлөөд цагаар зарцуулаад хийхэд бол ямар тааш бол нэг амжилтанд ямар нэг үр дүнд хүрэх боломжтой. Одоо яг энэ электроник инженерчлэгээд эн чи яг хараагүй хүмүүс яг суралцаад тэгээд ажиллах боломж ер нь Монголд хэр байдаг юм бол? За энэ бол Монгол улсын нэг хөлбөрийн хууль журам гэж байдаг. Бүх компаниуд, бүх байгууллага мөрдөж ажиллах хэрэгтэй байдаг. Тэр хуулиндаа бол одоо тухайн байгууллага компани одоо жишээ нь 15-20 хүнээс дээш бол заавалчгүй нэг хүн одоо заавал одоо тусгай хэрэгцээтэй хүн байх ёстой гэдэг шаарддаг
байж байгаа. Тэгэхээр бол ажиллах одоо орчны үед бол ажил олдохгүй гэдэг асуудал бол юу байхгүй. Компаниуд баг өөрсдөө ингээд хүнээ олж чадахгүй бол тэрнийхээ төлөө ингээд татвар төлөх ёстой болчдөг. Тийм болохоор компани өөрсдөө баг тийм хүмүүсээ хайдаг. Зүгээр тийм болохоор тэнд санаа зовхгүйгээр мэргэжлийнхээ ур чадвартай анхаарал харин бүр чиний төлөө компаниуд бүр алцаа тий одоо ингээд би авъя л да наа чи ямар мундаг гээл ажилд авах бүгд ингээд хичээх болно. Тэр дундаа одоо жишээ нь Mongolia гээд манай энэ дээр дүүрэн давхарт байдаг оффист бол яг л ялгаагүй харааны бэрхшээлтэй хүмүүс бүр ажилдаг. Үндсэн ажилд офис ажилд. Тэгэл Mongolia гэсэн хөгжүүлэлтийн одоо албанд яг 100% ажилдаг. Ямар хөө тэтгэлгээр суралцж гадаад тэнд рүү сурах явж болох. Таад ямар улс руугаа ямар вэ? Тэр улсын шалгалтанд ямар шаардлага байх вэ гэдэг тэрийг мэдчих юм бол тэр шалгалтандаа бэлдэж болно. Бүр Америкт бол одоо зарим оюутнууд gap year буюу ингээд одоо авчдаг бүр зөв шалгалтандаа зөв анхаараа. Тэр бол бас ер нь бас их зөв шийдэл. Гэтэ энэ бол нэг жилээс илүү gap year аваад димэлтэй. Яа тэгэхээр та бус үеийнхнээс хоцроод эхэлнэ. Тийм учраас эхний жилдээ ямар ч сан та нэг шалгалтандаа тэнцээд нэг сургуульд бол орох хэрэгтэй шүү. Тэгээ тэтгэлийг одоо Япон улсын тэтгэлийг зөндөө Монгол оюутнууд явж байна. Япон улс бол мянган инженер гэдэг хөтөлбөрөөр маш олон хүмүүсийг бол Японд татж байна тэтгэлэгтэй. За тэгэл одоо өөр Европ улсууд байна, Австралийн тэтгэлгүүд байна тий. Хятад улсын тэтгэлгүүд байна, Солонгос гэдэг ерөөсө боломж бол маш их байгаа. Тэгээд заримдаа бүр хувийн компаниуч тэтгэлэг өгдөг. Тэгж байна штэ. Одоо сураад өсчлөө, бакалавра хамгаалчлаа, ажлын байран дээр гарлаа. Тэнгүүт яг нөгөө нэг сонгосон мэрэгчлэрээ одоо ажиллах боломж олддоггүй ч юм уу, тиймэрхүү яг ажлын байр хомс байдаг ч юм уу. Яг тухайн одоо чадвараараа магадгүй тэнцдэггүй ч юм тиймэрхүү зүйл байж болно. Түүн дээр яг хөө ингээд шал өөр мэрэгчлэр ингээд ажиллах боллоо. Тэнгүүт магадгүй нэг үеэс 2 жил эсвэл 3 жил ажиллаж шантардаг ч юм уу. Тэрнэр бас танд өөрхөн зүгээс туршлагаасаа хуваалцвал. За ажлын туршлагын хувьд бол одоо яг өссөн мэргэжлээс чи ажил олдохгүй тохиолдол бол Монгол бол маш их. Баг хүн болгон л тийм тохиолдно. Яг гоо боломжтой юм нь мэдээж Монголоор ороход гадагшаа тий гоё орчинд ажиллах. Нөгөө талдаа гадагшаа явчихаар ингээ гэр бүлийнхнээ орхио явахаар бас удаан хугацаанд явахаар бас бусаад их орноо санах, гэр бүлээ санах асуудал хүн болгон тохиолддог. Тэгээ надад ч гэсэн тохиолдсон. Тэгэхээр би бол ер нь бол Монголдо ажиллаж амьдрна гэсэн одоо зорилготой болсон. Тэгээ энэ бол одоо ажил олдохгүй байгаа асуудлыг яаж шийдсэн бэ гэхээр би өөрөө ажил олгож байгаа юм. Өөрөө санаануудаа өөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Технологийн салбарын мэргэжлүүдийн тухай. Электроник инженер гэдэг нь эд ангиудыг судлах, загварчлах, хөгжүүлэх, турших юмсыг зохион бүтээдэг мэргэжил. Нэг ёсондоо электроник чип, транзисторуудтай зурлана гэсэн. Уг мэргэжлэр ажиллахад чамд дараах зүйлс шаарддаг. Эд зүйлс тоног төхөөрөмжтэй харьцах ур чадвар, шүүмжлэлт болоод асуудал шийдвэрлэх сэтгэлгээ. Мөн технологийн ур чадвар ихээр шаардна. Мэдээж мэдлэгийн үед инженерч л болоод технологийн мэдлэг, загварчлах мэдлэг, компьютер, математик, физикийн мэдлэг. Түрүүн зочны маань хэлснээр Монголд бол электроник инженер 2 төрлөө. За засварын электроник инженер бол сая 200, сая 800 мянган төгрөгийн цалинтай бол зохион бүтээх электроник инженер 2,100, 2,500 мөн түүнээс дээш ажлын зарууд харагдаж байна. Харин Америк нэгдсэн улсад жилийн цалин $59,200-аас $135,000 хооронд электроник инженерүүд авч байгаа юм байна. За салбарын хувьд харин худалдааны, аж үйлдвэрийн, цэргийн мөн дээрээс нь шинжилгээ ухааны зорилттой электроник инженер гэж байгаа. Харин төсөөтэй карьерийн сонголтын хувьд electrical буюу цэвэрлэгааны инженер, electronic инженер, microsystems инженер, за мөн дээрээс нь компьютер, хардвер инженер гэж байна. Харин технологийн салбарын бусад мэргэжлүүд гэх юм бол програм хангамжийн инженер, мэдээллийн систем, мультимедиа технологи, мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл, хими инженерчлэл, дүрсний боловсруулалт, газрын цэсний боловсруулалт, материал судлалын инженерчлэл, биотехнологи, микробиологи, график дизайн. Ажил олдохгүй ингээд шантралгүйгээр зүгээр би ажил олгогч болоход болох юм байна гэх өөртөө бас итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Мэдээж би яг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ ажлын байр олддгоо гэсэн мэдээж олддгийн байна. Ур чадвар нь байх юм бол одоо ажлын байр бол чөлөөтэй болцсон юм байна. Тэгээ ганцхан ингээд IT программист чиглэл биш тий. Босод чиглэлүүдэд ямар ч асуудалгүй ажиллах боломжтой байна гэдгийг мэдэж авсандаа баяртай байна.
хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлгүй ингээ энгийн хүмүүс төрөөс ингээд ажлын хэсэг зөндөө байдгийг мэдж авлаа. Тэгээд өөрийнхөө ингээд зорьсон мэргэжлээрээ ажиллавал ажил хайгчж болно, ажил үгүй олгогч болно гэдгийг сая талаахаас ойлголоо. Хэрвээ та алхангийн хүүхэдтэй бол энэ хэсгийг үзээрэй. Эсвэл өөрөө алхангид сурдаг бол гэрийнхэндээ энэ бичлэгийг үзүүлээрэй. Эцэг эхчүүд нийтлэгдээ хүүхдийн мэрэгжил сонголтод өөрийнхөө биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдөл, гэр бүлийн уламжлал, зах зээлийн чиг хандлагыг тулах гэдэг. Гэтэл хүүхэд бол таны хүсэл мөрөөдлийг биелүүлэх, эсвэл зах зээлийн оронтойг нөхөх. Тэгвэл таны гэр бүлийн уламжлалыг заавал авч явах ёстой хүн биш. Харин өөрийнхөө хүсэл сонирхол, ур чадвар, авьяас өгөгдөлтөөр тулгуурлан мэрэгчлээ сонгох ёстой. За тэгээ хүүхдийнхээ сонгож авсан мэрэгжилтээр шүүмжлэхгүйгээр хүндэтгэлтэйгээр нээлттэй аль болох ойлгож хүлээж авч сонсох хэрэгтэй. Аливаа мэрэгжилт тохирсон зам төлөв болон ур чадрын шалгуур гэж байдаг. Тэгэхээр хүүхдэд тань сонирхол, ур чадвар, өгөгдөл авьяас нь тухайн сонгосон мэрэгжилтэнд байгаа эсгийг хамтдаа судлан ярилцаарай. Мөн дээрээс нь хүүхдүүдээ мэрэгчлээ сонгоход нь туслаад ном сурах хүчийг дадлах хийх боломж, салбарын мэрэгчлэнтэй уулзах гэх мэт зүйлсээр нь эцэгчүүд туслаад өгөхийг бодоорой. Хэдийгээр мэрэгжил сонголтоо зөв хийх нь хариуцлагатай чухал ажил боловч энэ бол эцсийн зогсоол биш. Учир нь танаа хүүхэд эхний сургуультай тэнцэж чадаагүй боловч цаана зөндөө олон боломжууд байгаа. Мөн амьдралдаа ганцхан мэрэгжил эзэмшээ зөвхөн түүгээрээ явна гэсэн бас хязгаарлалтмал ойлголттой байж болохгүй. Тэгэхээр мэрэгжил сонголтоо алдаатай хийлээ гэдг нь өөрөө суурил биш. Учир нь энэ асуудалд дараагийн зөндөө олон боломжууд байгаа гэдгийг эцэгчүүд ойлгох хэрэгтэй, хүүхдүүддээ ч ойлгуулах хэрэгтэй. За энэ дээр бас нэг чухал зүйл аа хүүхдүүдтэйгээ ирээдүйн ажил болон амьдралын талаар төсөөлүүлэн ярилцах. Өөрөөр хэлбэл ямар хамт олонтой баймаар байна, хаана ажилламаар байна, ирээдүйдээ аялахыг хүсэж гин үгүй юу гэх мэт бүх зүйлийн талаар та хүүхдүүдээсээ асуугаад хамтдаа төсөөлөн ярилцах хэрэгтэй. Ер нь хүүхдийн хэтэрхий багаас нь мэрэгжил сонгох гэдэг. Өөрөөр хэлбэл багт нь ажиглагдчихсэн дуртай зүйл дээр нь багаас нь чиглүүлчихээр хүүхэд том болох явцдаа өмнөх сонирхол нь байхгүй болчдөг. Тэгэхээр 14 наснаас хойш мэрэгжил сонголтын талаар ярих нь илүү оновчтой байдаг. Эцэгчүүдийн гаргаад байдаг бас нэг алдаа нь юу вэ гэхлээр хүүхдүүдийг хүүсээр нь зааглаа. За охин бол нэгтлэн болох ёстой, хүү бол инженер болох ёстой ч гэдэг юм уу чиглүүлэх гээд байдаг. Тэгэхээр хүүхдүүдэд аль болох хүүс дээр нь хамааруулаад мэрэгжил сонголтыг нь хүчилж хязгаарлах шаардлага байхгүй. Мэдээж их сургууль чухал. Гэхдээ хүсгүй мэрэгчлэрээ дургүй ажиллаа хийгээд явснаас дуртай сонирхолтой ажиллаа аз жаргалтай хийгээд явах нь хүүхдүүдэд илүү чухал. Ингээд эдгээр зөвлөгөөнүүдийг ашиглаад хүүхдийнхээ мэрэгжил сонголтод нь хамгийн сайн хамтрагч нь болоорой. Мэргэжлийн сонгоцны төслийн санаачлагч, боловсрол суурилсан хөгжил, нийгэмдүүлчлэх төрөмс байгууллага. Хамтрагч карьер хөгжлийн төв өөрийгөө нэ карьер өдөрт. Энэ дугаар ивэнтчээр Занга ахтай. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бит. Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ.